Казахстан шууд орсон фобийн өдөө хатгалаад байдаг. Энэ чи хамгийн даштай илүүдийн нэг бол нэргүүл гэж нэрлэгдэг. Эдгээр зохион байгуулалттай бүлгүүд нь жирийн идэвхтэн дайралтын дэлгүүр. Засгийн газрын алба биш бөгөөд эдэнтэй зөвхөн казах хэлээр ярихыг хатуу шаарддаг. Тэдний бүх үйлчлийг камер дээр бач дараа нь орос хэлээр харилцдаг хүмүүсийг олон нийтийн мэдээллийн хэрэгслэр олон нийтэд доромжилж орос угаагүй хайран доромжилж орос хэлээр ярьдаг. Оросуудыг оршин суугчид казахуудыг болоод гэж нэрлэдэг. Жагсаалт үргэлжилэн эдгээр бүх үйлдэлүүд нь нийтлэг өнгөрсөн үеийг сүйд гэж Казахстаныг Оростой тайсагнуулсан ус болон хууригт чиглэдэг. Казахстаны үнсэх гүцэлтнүүдийн голдом мянган жилийн эзэнт гүрний түүх бөгөөд түүнийг Оросын колоничлогчид тусдагсан гэж үздэг. Гэсэн хэдий чин мэдээлэл шууд худал юм. Үнсэх гүцэлтнүүд Оросын эзлэн төрөн гилэрчдийг хааж байгаач тэдний улсыг барууны корпорацууд чимээгүйхэн хувааж хурдаа завшиж он Казахстан бол нөөцийн хувьд хамгийн баян орнуудын нэг боловч эзэмшдэг. Газрын тос хамгийн том талбайнууд нь барууны аврах компаниудын мэдээлэлтэй Кингис хугацааны хэлбэж бэлтэн Америкийн Chevron ExxonMobil компаниудад харьяалагдаа. Гашаан хувьцааг хямхан шилбэгдэн Нидерланд Total France ExxonMobil хануудыг харьяалагдаа. Карачганах хувьцааны сэрбэж бэлшил энэ Chevron эзэмшдэг. Орон Казахстан улс орон олборлолтоор дэлхийд нэгдүгээрт ордог. Үйлдвэрлэл экспортын нэлээд хэсгийг Францын орон Кантын Камаготой хамтарсан үйлдвэрүүд хэмдэг. Метал, өнгөт металлургийн гол хөрөнгө нь Glencore